За сайн бацгаана уу? Федерат байна. За бүгд өнөөдөр нэлийн за нэг сүүлийн 1-2 бичлэгний доор нэлээд хүн за таны дараагийн одоо хайр дурлалын харилцаа ямар байх вэ гэсэн сэдвтийн мэрэг хийгээд өгөөч гэсэн. За ийм хүсэлт ирсэн. За тэгээд би бас ойрд тийм онцлог бас хийгээгүй болохоор тэр хүсэлтийг хүлээн аваад өнөөдөр таны дараагийн одоо хайр цэцлийн харилцаа ямар байхаар байна вэ гэсэн за ийм онцлог хийнэ. За тэгэхээр энэ дээр тэр хүн нь гарч ирж болно. За эсвэл хоёрын харилцааны одоо тийм ямар хөө төрлийн харилцаа байх вэ гэдэг нь бас ингээ гарч ирж болно. Тэгээд боломжтой бол бас цаг хугацааны баримжаа бас би хэлж өгөхийг хичээнэ. За ингээ бүгдээрээ уншлах руу гарцгаая. За сонголтын одоо 3 групп гаргаж ирье. 1-р групп, 2-р групп, сүүлийн групп гаргаж ирье. За ийм 3 карт гарч ирсэн байна. За 1-р групп болохоор Citrus гэсэн 45 тоотой. Зэм жүржийн зурагтай ийм карт байна. За 2-р групп болохоор Bracken гэсэн 3 тоотой. Хүний гарын хадлага зурагтай ийм зурагтай юм карт байна. За 3-р групп болохоор Mushroom буюу одоо мөг гэсэн ийм карт байна. Мөгний зурагтай. За ерөнхийдөө ингээд уншгаа эхлэе. За 1-р группээс уншлах эхлэе. За тэгэхээр 1-р группийн маань болохоор энэ Citrus гэсэн 45 тоотой картыг сонгосон. За тэгэхээр эндээс болохоор надаа таны дараагийн хайр цэцлийн харилцаад ямар авах юм бэ гэд ингээр танд аягүй их одоо энерги өгнө өөх одоо ийм харилцаа байна. За тэгээд дээрэс нь та хоёр бас харилцаа нэлээд одоо ийм private байлгах болов. За эсвэл хоёулаа ийм нэлээд ийм одоо харилцаа нэг их дэлгээд байдаггүй ийм нууцлаг төрлийн хүмүүс байж болно. За нөгөө хүн ч бас ийм нууцлаг төрлийн хүн байж болно. Introvert ч юм уу. Тэгээд энэ хүн гаднаасаа ингээд ерөнхийдөө ер нь нэлээд ийм одоо хатуу тийм цам хүн шиг ерөнхийдөө харагддаг ийм байд болно. Тэгсэн мөртлөө ингээд одоо зарим хүнтэй хамт ингээд дотносоод ирэхлээр одоо ийм апельсин шиг ийм гоё ийм зөөлөн доторх нь ийм зөөлөн юм шиг ийм одоо нилуун ч юм уу ийм хүн бас байж болцсохгүй байна. Гаднаасаа бол амар ер нь л нэг тийм төлөв cool маяг имижтэй. За ийм хүн мэдээлэлүүд орж ирж байна. За бүгдээрээ өөр ямар хөө картууд гарч ирэхээр байна харнаа. За 1-р группийг сонгосон хүмүүс юм аа дараагийн хайр цэцлийн харилцаа ямар байхаар байна вэ? За хумхын ортны савны карт гарч ирсэн байна. За энэс нэг карт авчи. 1-р группийг сонгосон хүмүүс юм аа дараагийн хайр цэцлийн харилцаа ямар байхаар байна вэ? Retreat. Date гинэ. За тэгэхээр за энэ хүн нь бол цоо шинэ хүн байхаар л харагдаж байна. Өмнө танилцаагүй тийм танилцаагүй цоо шинэ хүн байна. За тэгээд дээрэс нь энэ хүн хоёр онлайнаар танилцах магадлал за бүр
бараг л 90% байна гэж хэлж болохоор байна. 95% ч юм уу тийм ихэнх хүмүүсийн хувьд. Тэгээд энэ дээр болохоор it's time to disconnect from the world гэж аахгүй. Тэгээд ингээд world гэсэн ийм одоо үг хоёр гарч ирж байна гэхэлэр бид хоёрыг болохоор дэлхийн улс өөр улсуудад амьдардаг за ийм хүмүүс байх боломжтой гэж бол харж байна. За тэгээд дээрэс нь юугаар тий онлайнаар танилцсан. За тэгээд онлайнаар танилцахаас гадна энэ та хоёрын харилцаа бол бүр маш им private байх нэ. Тэгээд онлайнаар танилцаад ерөнхийдөө за хоёулаа ингээ болцгоо гэд ингэж байгаа юм байдлаар харагдаж байна. Тэгээд энэ хүнтэй яг ингээд боддороо тий ингэж уулзах гэж бас нэлийн хугацаа авах болов. За 1 2 3 сар ч юм уу тий онлайнаар харилцах. За ийм харилцаа байна гэж бол харагдаж байна. Ер нь нэлийн одоо нэгнийхээ талаар ч гэсэндээ нэг их зүйл мэдхгүй тий ийм цоо шин эсвэл одоо юу гэдэг юм нэгнийгээ даадаг гэхдээ одоо харилцдаггүй байсан ч юм уу тий ийм бас байж болохоор л харагдаж байна. За бүгд одоо tarot card-наас мэдээлэл авъя. За нэгдүгээр картыг сонгосон хүмүүсийн маань дараагийн хайрцаг ярилцсан ерөөдөө ямар хөө байгаар байна тий. За энэ дээр болохоор дараагийн хайрцагын харилцаатай болох хүнийхэн талаар за тэгээд та хоёрын харилцаа ерөнхийдөө ямар харилцаа байх юм. За тэгээд энэ харилцаа хэр удаан үргэлжлэх юм. За тэгээд энэ харилцааны потенциал юу вэ гэж харъя гэж би бодлоо. За дараагийн хайрцагын харилцаатай болох хүнийхэн за тэгээд энэ харилцаа ерөнхийдөө ямар харилцаа байх юм те. Харилцааны одоо динамик ч гэдэг юм уу. Ямар төрлийн те ямар төрлийн юм гэж харилцаа байхаар юм. Тэгээд энэ харилцаа хэр удаан үргэлжлэх вэ те. За тэгээд энэ харилцааны потенциал юу вэ гэсэн тий. За ингэж харъя. За бүгдэнд нь нэг тодорхойлох картууд аваад тэгээд туршлага эхлэе. За энэ хүн ерөнхийдөө тий таны дараагийн хайрцагтлын харилцаатай болох хүн чи ямар хүн байх вэ гэхэлэр за юу агаар махбод тий за энэ дээр бас хумхын орд гарч ирсэн. За тэгэхээр хумх ихэр за тэгээ жинлүүрийн ордны хүн байх одоо маш их боломжтой харагдаж байна. За тэгээд дээрэс нь загсны орд байх бас магадaltaй. За тэгээд энэ хүний хувьд гэх юм бол ер нь энэ хүний хувьд маш олон юм сонголтууд байгаа. Энэ хүнд хайрцагтлын харилцаан дээр ялангуяа за тэгээд бас хүмүүстэй одоо харилцахтаа маш юм одоо чадварлаг. Тийм. Тэгээ нэг шийдсэн бол бас маш юм шийдэмгий байдаг. Одоо ямар нэгэн зүйл одоо ингээл тойруулаад ч юм уу одоо ингээд жоохон ингээ худлаараа тахгүй айгуу тийм шудрах тийм хүн байна. Тийм. Энэ хүнд харьцдаг айгуу олон хүн байна. Ер нь бол харилцдаг, харилцаатай байдаг тий, романтик харилцаатай байдаг. Тэгээ энэ дундаас ингээ шийдвэр гаргах гэж ерөнхийдөө жоохон ирэлзээд байгаа. Ийм байдалтай, ийм хүн байна. Таны дараагийн одоо харилцагтай болох хүн чинь харилцаатай болох хүн. За тэгээд тойрын харилцаа ерөнхийдөө ямар байх вэ гэсэн чинь Queen of Pentacles болон Six of Cups зурд гарч ирсэн. За тэгэхээр маш юм дулаахан харилцаа байх болно. Тойрын харилцаа нэг нэгэндээ маш юм халуун дулаан мэдрэмж өгдөг. Энэ хүнтэй байхад одоо таны дотоод хүүхэд маш их баярлдаг. Тэд хоёр нэг ингээд wife тий husband materialтай гэж бас ингээд хардаг. Эхэр нөхөр болоход ч гэсэндээ ерөнхийдөө зүгээр юм байна гэж харах байц. Энэ хүнтэй ерөнхийдөө гэр бүл болох, үр хүүхэдтэй дээр болоход ингээд зүгээр юм байна гэсэн юм. Одоо тий бүр тийм одоо хэмжээний ийм одоо халуун дулаан гоё ур амьсгалтай ийм харилцаа байхаар бол харагдаж байна. Тий харилцааны ийм одоо ямар хөө төрлийн харилцаа вэ гэхэлэр тоор ингээ нэгнийгээ байхдаа маш юм сайхан ингээ тохирдог. Нэгнийгээ маш юм халамжтай тий хамтдаа гоё хоол хийж идэх дуртай ч гэдэм үү. Тийм юм одоо cozy хөө тий тиймэрхүү vibe харагдаж байна.
За тэгээд энэ харилцаанд хэр удаан үргэлжлэхгүй гэсэн чинь Сэм Хуан Цолон Эс Хуан Цудрууд гарч ирсэн. За тэгэхээр ерөнхийдөө энэ харилцааг ингээд авч үлдэх гэж нэлээд жоохон хичээх шаардлагатай харагдаж байна. Тэрний харилцаа эхлэхдээ ингээд маш ингээл нэгнийг ингээл амар тэмүүлээл те. Ингээд одоо галз өгтэй эхэлж болно. Гэхдээ энийг ингээд яг энэ эхэлсэн чигээр нь ингээ унтраахгүйгээр те авч явна гэдэг нь өөрөө жоохон чаленжинг те хэцүү байж болцсошгүй харагдаж байна. Тийм болохоор энэ харилцаа бол за та хоёр одоо нийллээ те эхэллээ гэж бодоход бол нэг 7 сар бол үргэлжилнэ. Тэгээ тэр 7 сар та хоёр ерөнхийдөө харилцаанда нэг танаад мэдээд те тэр харилцаагаа хэр цааш нь одоо энэ харилцаа нэрээ ажиллаад ингэж чадхаас хамаарат цаашаа үргэлжлэх үгүй гэдэг нь бол шийдэгдэх болов уу гэсэн юм дүр харагдаж байна. За тэгээд энэ харилцааны потенциал юу вэ гэсэн чинь Moon card бураар гарч ирээд Tree of Swords үзэртэй гарч ирсэн. За тэгэхээр энэ харилцааны potential нь болохоор энэ хүн ерөөхдөө тантай аюу тийм ил тод байна гэж бол гарч ирж байна. Тэгээд зарим хүмүүс ингээд хин нэгнийг шаналлахгүй, хин нэгнийг зовоохгүй гэж жоохон худлаар хэлдэг шүү дээ. Тэгэнгүүт энэ хүний хувьд те та хоёрын харилцааны хувьд болохоор хэцүү байсан ч хамаагүй хэлээ. Одоо хэцүү нөгөө хүнд маань онцгүй байх гэсэндээ надад бас хэцүү байх гэсэндээ ер нь яг үннээ л хэлье гэсэн. За ийм харилцаа бол байхаараа тэгээд та хоёр энэс болоод бас нэг одоо сэтгэлдтэй баггүй зүйл хийж магадгүй, нэгийг гомдож магадгүй те ийм зүйлсүүд бол харагдаж байна. Тэгээд нэг сайн тал нь болохоор энэ хүн та хоёр нэгэндээ маш одоо юм үнэн байна гэж бол гарч ирж байна. Одоо энэ тэнд тийм одоо хэрвээ халзааны харилцаа ч юм уу ийм бол ингээл худлаараа л тэгээд яваад ахгүй тийм. Ийм байна, тийм байна гэдгийг аягүй сайн илэрхийлдэг хэлнэ. Тийм тэр зүйлсүүд нь одоо тань таалагдахгүй байсан ч гэсэн хамаагүй хэлэхтэй. Ийм одоо илэн толонгүй байх юм харилцаа байна. Тэгэхээр энэ харилцааны потенциал нь болохоор тэгээ нэгэндээ одоо үнэнч байж чадах юм харилцаа гэх юм уу? Дэндүү үнэнч. Гэж болохоор за тэгээд энэ хүнтэйгээ хизээ уулзахаар байна вэ гэдгийг харагдал амс бол хизээ уулзахаар байна вэ те. Эсвэл одоо нэг тийм хөө цаг хугацааны баримтаач гэх юм уу зөвлөлөө. За 12 өдөр 12 7 хоногийн дотор гинэ. За тэгэхээр 12 7 хоног гэдэг чинь 3 сарын дотор юм уу тий? 3 сарын дотор тий. Түрүүнд бас 3 сар гэж гарч ирэдсэн. Тэнийг 2 3 сар одоо харьцаж байгаа л уулзах хүмүүс юм болов уу гэж бол гарч ирж байна. Тэгээд дэвчсэн энэ хүнтэйг бол it's going well now гэхлээр одоо бас харилцаатай хүмүүс байж магадгүй харагдаж байна. Одоо ингээд харилцаатай байгаа хүнтэйгээ ойрын 3 сарын хугацаанд ингээд харилцаагаа аль бисний болгох ч юм уу тийм. Ийм хүмүүс маань энэ группыг сонгосон байна гэж бол гарч ирж байна. За ингээд уншлагын туслаа. Тэгээд та нарт маань уншлах маань таалагдсан бол ийм одоо апельсин тийм жүрсний эможи байдаг шүү дээ тий. Тэрийг хөдөлж болно. Тэгээд бүгдэнд нь баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай. За 2 дугаар группыг сонгосон хүмүүс маань уншлагатай зүйтэй морил. За та нар маань энэ 3-ын тотой Bracken гэсэн. За энэ картыг сонгосон. За тэгэхээр таны дараагийн одоо хайрцаглалын харилцаа ямар хөө байх вэ гэхэлэр энэ зураглал болохоор надаа ингээд нэг тийм тодорхой биш юм шиг тийм л юм л да. Тэгэхээр энэ хүнтэй та өмнө нь харилцаатай тэгтээ нэг их сайн мэддэггүй тийм хүн чинь байж магадгүй харагдаж байна. Ерөнхийдөө энэ хүнийг таньдаг. Тэгтээ одоо тийм дотн байгаагүй ч юм уу аюу тийм одоо уус шимэл үзээгүй ч юм уу иймэрхүү байж магадгүй. Тэгэд энэ хүн таны амьдралд маш юм одоо тод гэхүү юм одоо хүчтэй нөлөө үзүүлэх бас ийм харилцаа байна. Дараагийн харилцааны харилцаа чинь. Тэгээ таны амьдралд нэлээд том шийдвэрүүдийг танаар гаргуулж магадгүй. Тийм ер нь нэлээд танд одоо хүчтэй импакттэй үзүүлэх үс ийм харилцаа бол байгаа л харагдаж байна. Тийм ээ. Та хоёрын дунд бас энэ харилцаанд нэлээд их одоо сорилтууд гарч ирэх болов
аюу тийм одоо өрнөлттэй те дээшээ доошоо ийм харилцаа юм шиг мэдрэмжүүл надад төрлөө. За дахиад өөр хөдрүүдээс хэдүүлэн мэдээлэл авъя. Энэ бол 2 дугаар группийн уншлах те. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс юм. Дараагийн хайр цэцлийн харилцаа ерөөхдөө ямар хөө харилцаа байхаар байна вэ? За материал ордны шинэ сар гарч ирсэн байна. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс юм. Дараагийн хайр цэцлийн харилцаа ямар байхаар байна вэ? Engagement. Хоёрдугаар группийг сонгосон хүмүүс юм. Дараагийн хайр цэцлийн харилцаа. За healthy choices гэнэ. За за тэгэхээр хоёрын харилцаа ерөнхийдөө нэлийн одоо урт үргэлжилж болох үед нэлийн serious болох за ийм харилцаа байна. Дараагийн хайр цэцлийн харилцаа. За тэгээд энэ группийн хүмүүсийн дунд бас нэлээдгүй хугацаанд ганц бие авсан хүмүүс бас их байгаа л харагдаж байна. Ингээд зөв нүүлээдсэн ч юм уу тий. За тэгээд тэр хүн нь бол ингээд гарч ирэх юм шиг байна. Дараагийн харилцаагаараа шууд очихаар л харагдаж байна. Тэгээд энэ хүнтэйгээ уулзаж уулзах гэж бас нилээдгүй одоо ингээд өөр дээрээ ажилласан тий ганцаараа байсан нилээдгүй зүйлсүүдийг ганцаараа туулсан за иймэрхүү хүмүүс байна. Тэгээд өөрийгөө нилээн одоо хайрлаж сурсан, өөрийгөө тий айгуу сайхан кэрлээ сурсан. Тэгээд амьдралдаа болохгүй зүйл тий бүх зүйлийг ингээд сайхан ялгаад өөрийнхөө амьдралыг сайхан зэгцлээд яг л одоо ингээд эрүүл харилцаанд ингээд ороход бэлэн болцсон. Ийм хүмүүс маань бол энэ группийг сонгож байд. Тэгэхээр бол дараагийн хайр цэцлийн харилцаагаараа бараг л өөрийнхөө те ирээдүйд гэр бүл болох за ханижил болох те тэр хүмүүстэйгээ уулзах хүмүүс бол энэ группийг бол сонгосон байгаа л харагдаж байна. За одоо бүгдээрээ тарot картнаас мэдээлэл авна. За энэ дээр болохоор эхний картн дээр болохоор за таны дараагийн уулзах хүний чинь одоо юм юу шинж чанар те unique-тэй юм өрөмс шинж чанар те юугаар таних юм. За тэгээд ер нь ямар хүн байх юм те. Тэгээд хоёрын харилцаа ерөнхийдөө ямар хөө байх юм. За тэгээд энэ харилцаа хэр удаан үргэлжлэх вэ? Тэгээд энэ харилцааны потенциал те ирээдүйн потенциал хэр байх вэ гэдгийг харнаа. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс юм аа. Дараагийн хайр цэцлийн харилцаатай болох нь ямар хүн байх вэ гэдгийг харцгаая. Энэ харилцаа ерөнхийдөө ямар харилцаа байхаар юм бэ? Энэ харилцаа нь хэр удаан үргэлжлэх вэ? Энэ харилцааны потенциал юу вэ? За бүгдэнд нь нэг тодруулгууд харъя. За энэ хүн те таны дараагийн хайр цэцэлтэй болох хүн ямар хөө одоо цаанхантай ямар хүн байх вэ гэсэн чинь temperate болон 8 зүдрүүд гарч ирсэн байна. За тэгэхээр энэ хүн номын ордны хүн байж болно. За тэгээд галын ордны бас тий өөр ном хонь арслангийн ордны плейсменттэй хүн байж болохоор харагдаж байна. За тэгээд маш юм одоо 50 за тэгээд 50 тэгсэн мөртлөө аюу тийм одоо гал цогтой амьдрал нь ерөн аюу тийм итгэвтэй амьдралын юм аягтай за жим юм ч юм уу эсвэл тасгал хөдөлгөөн тогтмол хийдэг спортоор хичээлдэг ч юм уу те ийм хүн байх боломжтой ийм хүн мэдээлэлүүд бол орж ирж байна. Тэгээ тантай бас ингээд аюу юм цогцдог хүн байж болохоор харагдаж байна. Тэгээд нэг нь одоо гал ордвол те та юуны орд ч юм уу агарын орд за эсвэл энэ хүн газрын орд байхад та усны орд ч юм уу тий эсвэл эсрэг гэрээ ч юм уу за иймэрхүү байхаар л харагдаж байна. Тэгээд энэ хүн ерөнхийдөө ямар нэг юм одоо
бодсон л бол ингээд зүгээр суугаад байдгүй аюу шийдэмгий хурдан хийгээд ингээд явцдаг тий. Юм одоо шийдэмгий зөрөгтэй тий ийм хүн байна. За хоёрын харилцаа ерөнхийдөө ямар байх вэ гэсэн чинь King of Wands болон Nine of Swords руу гарч ирсэн. Тэгэхээр хоёрын харилцаа болохоор маш хурдан ерөнхийдөө эхэлж болох зүйл харагдаж байна. Тэгээл хоёр ингээл зарим хүнтэй ингээ уучрахаар ингээ цаанаасаа ингээ юмс ингээ айгу хурд болоод байдаг шүү дээ. Гинт одоо юу гэдэг танилцаад нэг удаагүй байдаснаа нэг гэрт орчдөг ч юм уу тэгээ удахгүй байдаснаа хөвгт болдог ч юм уу. Яг ийм байдлаар айгу юм өрнөлттэй тий хурдан өрнөлттэй байж болох зүйл харагдаж байна. Тэгээд энэ ингээд тийм байх боловч эсрэгээрээ бас би яна зөв юм хийж байгаа л яаж байгаа л гэсэн жоох юм санаа зовнол тий юм сөрөг бодлоод бас дагалдаж ирэх үз. Хитрхи одоо жоохон overthinking гэдэг тэгээд байх боломжтой харагдаж байна. Яна ингээд юм ингээ хурд яваад байдаг энэ ингээ болж байгаа юм бол яаж байгаа юм бол ч гэх юм уу тий. За ийм хүү байна. Тэгээд энэ харилцаа хэр удаан үргэлжлэх вэ гэсэн чинь Chart болон Ace of Wands өдрөд гарч ирсэн. За тэгэхээр өмнөх групп дээр бас яг энэ хэр удаан үргэлжлэх вэ гэдэг дээр энэ Ace of Wands өдрийг энэ дээр гарч ирсэн байхгүй. Тэгэхээр бас нэг төр группийг сонгоё гэж тий бодож ирсэн бол бас тэрийг бас үзчихэд болно. За тэгэхэд бол энэ харилцаа ерөнхийдөө нэлээд амжилттай ерөнхийдөө үргэлжлэж магадгүй харагдаж байна. Одоо анх ингээл амар ингээл хурдан тэг юмс ингээл гоё байх үедэр ингээл гоё байжснаа ингээл нэг хэдэн жилийн дараа ч юм уу тэг 1-2 жилийн дараа ч юм уу эсвэл ингээл гэр бүл болсны дараа ингээд жоохон сонирн болцдог харилцаанууд байдаг штэ. Тийм биш юу урт хугацаанд энэ харилцаа яг анх эхэлж ирсэн шигэ юм одоо гал халуун сайхан тэг нэгнийгээ гоё байх. Ийм ингэж удаан үргэлжлэх ийм харилцаа бол мөн байна. Тэгэхээр бол нэлийн тэг цаашаа явах үедээ удаан үргэлжлэх үед хэдэн жил мэл ч юм уу тэг үргэлжлэх үед ийм харилцаа бол байж болохоор байна. Тэг ингээд цаашдаа энэ харилцаан дээр ингээд амжилттай тэг ингээд шалгууруудаа таваад явах юм бол насан туршдаа тэг гэр бүлтэй ийм олон ийм хүүхэд энтертэй болоод тэг урт удаан үргэлжлүүлж болох үеч бас тэг ийм харилцаа бол мөн байна. За тэгээд энэ харилцааны потенциал юу вэ гэсэн чинь King of Pentacles болон Death card-ууд гарч ирсэн. За тэгэхээр энэ харилцааны потенциал гэх юм бол та энэ хүнтэй үл хөдлөх хөрөнгө авах ч юм уу, за эсвэл хамтын хөрөнгө за санхүүгээ дээшлүүлэх ч юм уу те иймэрхүү зүйлсүүд дээр айгүй ээлтэй юм харилцаа байх болно гэж бол гарч ирж байна. Тэгээ энэ хүн эсвэл айгүй орлого сайтай те юм хүн байд болно. За эсвэл зүгээр л та хоёр хамт нийлснээрээ айгүй их одоо санхүүгийн одоо энерги те тэр байдал ч маш их сайжрах үз. Ийм потенциалтай харилцаа байна. За ерөнхийдөө дуслаа. За тэгээд энэ хүнтэйгээ ерөнхийдөө хизээ очихаар байна вэ гэдгийг бас харъя гэж бодлоо. Хоёрдугаар группийн хүмүүс маань Times of life you reflect the world reflects you гэнэ. Тэгэхээр ерөнхийдөө танаас шалтгаална. Тэгээд энэ хүн та хоёр бол яг л нөгөө уучрах стайл цаг хугацаанд л уучрах юм байна л да. Та хэдий чиний өөр дөрөө ажиллана, өөрийгөө хайрлана, төдий чинийгээрээ энэ хүнтэй хурд уултнаа л гэсэн. Та хэдий чинийгээрээ өөртөө те их хэрэгтэй тэр эрүүлтэй зөв сонголтуудаа хийгээд явна, төдий чинийгээрээ энэ хүнтэй зам нийлээл ингээл те замнууд ч ингээд засраад явнаа гэж бол гарч ирж байна. Хэрвээ та ингээ өөр дөрөө ажиллахгүй, өөрийгөө сайжруулахгүй, өөрийнхөө одоо токсик те тэр зан чанаруудаа сайжруулж чадахгүй бол энэ хүнтэйгээ уулзах хугацаа чинь төдий чинийгээр ингээд удаачраад яваад байна гэсэн. За ийм мессеж гарч ирлээ. За тэгэхээр та нарт маань уншлах маань таалагдсан бол юм нөгөө нэг юм алганы тэ юм гарын юм эможи ч юм уу хүлээж болно. За тэгээд уншлах маань таалагдсан бол та нар маань намайг гоё дэмжээрэй. Тэгээд дараа хэмжлэгээр уулзцгаая. Баярлалаа баяртай. За 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань уншлагатаа төвтөрмөр л за та нар маань энэ мөг гэсэн энэ картыг сонгосон. За тэгэхээр та нарын маань дараагийн юу харьцагчийн харилцаа ямар хөө байхаар байна гэхээр энэ хүнтэйгээ та нар маань сарын дотор уулзч магадгүй. За эсвэл өнгөрсөн 1 сарын дотор танилцсан. За ийм харилцаа байж болно. За ийм мэдээлэл орж ирж байна. Тэгээд мөг гэхлээр
Тийм зуны уйлралд танилцсан ч юм уу мэдгүй надад яг нэг тийм сайхан танилцсан хүн юм шиг юм мэдрэмж бол надад бол төрлөө. За энэ 7 сард ч юм уу тий. Мөхч яг юм чигтэй борооны уйлралд авих гарч ирдээ шүү дээ. Тийм байна. За тэгээд энэ хүн бас юм одоо газар махбодны орд. За эсвэл та өөрөө тийм байх боломжтой. За тэгэхээр бүхэр матар охины орд тий. Ялангуяа сарны орд нь тийм байж болохоор харагдаж байна. Нар сар мандалт нь. За иймэрхүү мэдээллүүд орж ирж байна. Та бүгдээрээ одоо дараагийн тий Oracle картнуудаас мэдээлэл авнаа. За 3 дугаар группийг сонгосон хүмүүс юм аа. За дараагийн хайр цэглэлийн харилцаа тий. Ямар хөө байхаар байна. Мэдээлэл харцгаая. 3 дугаар группийг сонгосон хүмүүс юм аа. Дараагийн хайр цэглэлийн харилцаа ямар байхаар байна. За new start is coming. За шинэ сар гинэ. За тэгэхээр сая шинэ сар 8 сарын 10-нд нь гарсан санагдаад бах юм. Би буруу санаагүй бол тийм 8 сарын 16 17 ч юм уу. За тэгэхээр саяхан танилцсан байж магадгүй харагдаж байна. Тийм сайхан. Надад бол ялт өмнөх 1 сар ч юм уу тий эсвэл энэ сар ч юм уу тий 7 8 сард танилцсан юм болов уу гэсэн мэдээлэл орж ирсэн. За forgiving and learning. Яг 3 дугаар группийг сонгосон хүмүүс юм аа. Дараагийн харилцаа ямар ахаар вэ? Relationship. За энэ харилцаа нь болохоор таныг ингээд яг юм том саллтын дараа за том саллт гэхээр нэг удаан хугацаанд үргэлжлэсэн хүнтэйгээ салсны дараахан танилцаж болохоор бол харагдаж байна энэ хүнтэйгээ учир нь гэж бол харагдаж байна. Тийм ямар нэг харилцаа эсвэл одоо харилцажсэн хүнтэйгээ салсны дөнгөж дараахан ч юм уу те яг ингээд өрхөж мөрдгөө ч юм уу за эсвэл ихний нөхрөөсөө салах ч юм уу те ямар нэгэн байдлаар романтик харилцаатай те байсан хүнээсээ салмагц энэ хүнтэйгээ байвал учрахаар бол харагдаж байна. Одоо нэг юм одоо удахгүй те тэгээд энэ хүнтэйгээ эсвэл одоо салцсан тэгээд ингээ X-ээ дурсаад яваад байдаг хүмүүс өдөрт мартаж чадахгүй. Тийм бол тэр X-ээ үнэхээр мартаад өөрийнхөө энергиэстэй ингээ тавьж яваасны дараа энэ хүнтэй очирно гэж бас ингэж тайлбарлаж болохоор байна. Яг ингээд амьдралаа за би яг ингээд цааш нэрхлээ. Өнгөрснөө ингээ ярихаа болий X-ээ мартъя те. X-ээ байсаг л ингээл X-ээ бодоод X-ийнхаа зургийг хараад ч юм уу X-ийг одоо аккаунттэй ингээл очиж хараад эсвэл ингээл хамтдаа одоо сонсдог байсан дуу муугаа сонсоод санагалзаал эмор бол ингээл хамт өрөнгөтэй энэ үнтэйгээ очихгүй. Тийм гол нь бүр яг тэр одоо X-ээсээ те үнэхээр яг ингээд physically, emotionally, energetically ингээ бүх оюун санааны одоо бүхэл түвшин тэр үнээс ингээ за үнэхээр би яг get over here. Цаашаа явъя move on here гэсэн. Тэгээ яг ингээ амьдралаа ингээ цааш нэр эхлүүлэх тэр цаг хугацаанд чинь та энэ үнтэйг уучрах юм байна. За одоо tarot card-наас мэдээлэл аван. За тэр хүн нь таны дараагийн учрах хүн чи ямар хүн байх вэ? Та хоёрын харилцаа ямар байх вэ? За энэ харилцаа хэр удаан үргэлжлэх вэ? Тэгээ энэ харилцааны потенциал юу вэ гэдгийг харнаа. За 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань дараагийн одоо хайр цэглэлтэй бол томных нь ерөнхийдөө ямар хүн байхаар байна вэ те? Тэрийг хэвэл харцгаая. Томрын маань дараагийн. За энэ харилцаа нь юу ямар харилцаа байхаар байна. За хэр удаан үргэлжлэхэд байна. За энэ харилцааны потенциал юу вэ гэдгийг харъя. За бүгдэнд нь тодруулах картууд авъя. За энэ хүн ямар хүн байх вэ гэсэн чинь за Knight of Wands за тэгээд Wheel of Fortune өдр гарч ирсэн. За тэгэхээр fixed sign-ууд байж болно. За энэ болохоор нөгөө чинь шүү за хилэнц, арслан, хумах, үхрийн ордны placement-уудыг бол fixed signs гэж нэрлэдэг. За ийм ордны хүн байж болно. За тэгээд гал орд буюу хонь,
арслан номын ордны хүн байх боломжтой байна мөн. За тэгээд энэ хүн ямар одоо зан аршинтай ямар хүн бэ гэх юм бол ер нь маш юм төрөмгийн хүн байна. Ер нь жоохон яаруу гэх үү те ийм хүн. За тэгээд дээрэс нь ер нь амьдралдаа нэг их одоо юм ингээд огцом ингээд шийдрүүд гаргаад ингээд савлаад байдаг төрлийн хүн бас биш. Одоо хэдий тийм хурдан те төрөмгий ч гэдэг юм уу тиймэрхүү зан аршинтай ч гэсэндээ одоо яг ийм амьдралын гол ийм чухал шийдвэрүүдийг бол аягүй бодож ижтэй маш юм буйр суурьтайгаар бодож шийдвэр гаргадаг юм хүн байна. Тэгсэн мөртлөө ингээд өнгөцгөн тэ энэ хүнийг харахад бол ямар тийм хөнгөн хүн бэ гэж бол ерөнхийдөө харж болохоор тэгтээ яг энэ хүн ингээ яг ийм одоо юун дээрээ амьдрал дээр их юм уу яг ийм одоо яг ийм exact тэ тийм амт тулсан ч юм уу тийм нөхцөл бол маш юм буйр суурьтай ийм байж чаддаг хүн байна. Тэгээ ер нь бас маш юм азтай бас хүн энэ хүн. Ер нь л яг ингээд зөв газараа зөв цагтаа байдаг хүн байдаг шүү дээ. Тэгээ ингээд амьдралын ингээд түүхүүдийн юу ярьж байгаанууд ингээд сонсонгууд бистэ тэгээ явжсэн чи аюу азтай тэгсэн шүү дээ. Нэг тэгж ярьдаг ч юм уу тийм түүх аалмтай ч юм уу. За иймэрхүү төрлийн шин чанартай хүн байна. За тэгээ та хоёрын харилцаа ямар хөө харилцаа байх вэ гэсэн чинь King of Swords болон Ten of Pentacles үзрээр гарч ирсэн. За тэгэхээр Ten of Pentacles үзрүүл гэр бүлийн үзрээр байдаг тий. За гэр бүлдээ маш хугацаанд тий хамтдаа одоо бараг legacy-г үлдээдэг үр ачцыг одоо харж болох үуч гэдэг юм харилцаа байна. За тэгээ та хоёрын харилцаа бас юм албаны журмаар та хоёр танилцаж магадгүй одоо гэр бүлийнхаа хажуугаар албан тий хэрэг харилцаатай байж байгаа одоо гэр бүл болцсон романтик харилцаатай болцсон хүмүүс байдаг шүү дээ. За иймэрхүү мэдээллүүд бол орж ирж байна. За тэгэхээр бол та хоёрын харилцаа бүр нэлийн serious болж болох үстэй. Ийм харилцаа бол байна. За тэгээ энэ харилцаа хэр удаан үргэлжлэх вэ гэсэн чинь Knight of Cups болон Strength картууд гарч ирсэн. За тэгэхээр энэ харилцаа бол нэлийн удаан үргэлжлэх үе харилцаа мөн байна. За яг гэвэл хүч чадалтай Strength үзэр маань гарч ирсэн. Тийм болохоор бүр ингээд хэдэн 10 жилтэй ингээд энэ үсээ цайтал гэх үү те хамт байж болох юм харилцаа бол мөн байна. За тэгээд энэ харилцааны потенциал юу вэ гэсэн чинь Five of Pentacles болон Three of Wands үзрүүд гарч ирсэн. За тэгэхээр энэ харилцаа болохоор ер нь та хоёрыг хоёуланг нь маш их хөгжүүлнэ. За тэгээд та хоёрын одоо өмнө ингээд хэцүү байсан дурсамжууд те сэтгэлийн шархууд ч юм уу та хоёулаа abandonment issue гэж ярьдаг одоо юм хаягдах, орхигдох ч юм уу те ийм айдастай хүмүүс байж магадгүй тэрий ч аюу гоё юм эмчилж өгөх юм харилцааг нэ. Тэгээ ер нь та хоёрын ингээд сүнсний хөгжил те энэ хүнтэй байснараа би биентэйгээ байснараа та хоёр маань сэтгэлийн шархуудаа эдгээгээд сүнсний хөгжил чинь маш хурдтай өсгөж ийм потенциалтай харилцаа байна. За ерөнхийдөө ингээд уншсан дуслаа. Тэгээд хамгийн сүүлд нь энэ хүнтэйгээ хизээ очихаар байна вэ гэдгийг хэлвэл харъя. Дараагийн харилцагтай болох хүнтэйгээ хизээ очихаар байна вэ. За Virgo буюу одоо охины ордны улиралд. За тэгэхээр одоо ч охины ордны улирал баг хэлж байгаас тэгээ 8 сарын 22-ноос тэгээ 8 сарын 24-ноос 9 сарын 22-ны хооронд байж болно. За эсвэл 6 сарын дотор эсвэл 7 хоногийн дотор байж болно гэж бол гарч ирж байна. За тэгээд уншлах нь дуслаа. Тэгээд та нарт маань уншлах маань таалагдсан бол юм мөнхний эможи үлдээж болно. Тэгээд та нартайгаа дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа баяртай.